би үйл ажиллагаа явуулдаг. Энэ нийслэлийн 2015 оны төсвийн хэлтсүүлэг энэ нээлттэй хэрэгжиж байгаа юм бол маш чухал юм аа. Өнөөдөр хот маань одоо төсвийн хэлтсүүлгийг бид бүхэнтэйгээ хамтран ярилцж байгаа юм бол чухал гэж үзэж байна. Ингээд Улаанбаатар хотоос аслагдсан гэр хорооллуудад тулгамдж байгаа олон чухал асуудлууд байгаа. Энэ маань одоо хотоос аслагдсан гэр хорооллууд нийтийн эзэмшлийн зан талбай догчрт үйлчлэгээ эднүсгээд хөрөнгө зарцуулах юм уу? Тэнд шийдвэр гаргах. Хотын төвийн гоё хорооллууд нь олон жил дараах нөгөөдгөө сэтгвээ засаад янзлаад гоё болоод идэг боловч нөгөө гэр хорооллууд чинь нийтийн эзэмшлийн зан талбай боломжтой хөрөнгө оруулалт хийгээд тэрийг өөрөнд татах ажиллагаа жоохон таарах явагдаад байна. Улаанбаатар хот бол өнөөдөр хотын захиргаа буюу хотын удирдлага бол үнэхээр их ажлыг хийж байна. Хийж байгаа ажлын хажуугаар олон бас энэ хэлцүүлэгт бас хэлэхээс наашгүй тийм зүйл байна л да. Өнөөдөр онлайнаар газар олгох явагдаж байна. Энэ бол маш чухал юм шиг нэг талдаа иргэдтэй одоо ингээд нээлттэй газар олгохын асуудлыг шийдэж байгаа юм шиг боловч яг газар дээр яваад очихоор нэг айлын одоо 6-7 хүн өдгөөдөө хүүхдээс аваад өвөөгөө хүүхдэд нэг 7 эрдэн газар авчихлаа. Авсан эрдэн маань газар дээр газараа одоо ашиглах юм уу эзэмшгээр ташаага барьдгүй баахан хар бактерийн шиг зоогоо хийчихлээ. Энэ нь бол одоо тэр орон нутагт одоо хотоос аслагдсан гэр орнууд хүн ам өсөх юм уу дотор суурьшилтай сууших энэ асуудлууд нь бол бас зөвхөн болж хөврөөд байгаа. Энэ дээр бол хотын удирдлага бас дэд бүтцийн асуудал дээр нийлүү төлөв анхаарч урьдчилан дэд бүтцийг шийдснийхээ дараагаар газар олборлолтын асуудлыг онлайнаар олгоод явуул зүгээр юм гэсэн санал байна. Тийм учраас бол одоо эдийн засаг ямар байгууллаа хүн болгонд оногдож байгаа бас зардал ямар байгууллаа нөгөө хүмүүс маань одоо нэр яг хүүхдээс өсвөлдөө өвөөгөө үргэлж 7 ноёд одоо хашаажуулаад барилжуулаад амьдрэх бол бас төвөгтэй. Түүнээс гадна өнөөдөр хотын дарга маань одоо дахин төлөвлөлтөд баригдсан байгаа хашаатай айлуудыг одоо бохир цэвэрлэлийн системд нь холбоод байшин барилгахтай болгож өгөөд ингээд зүтгэхэд яваад байдаг. Одоо шинэ сүршлийн бүсэд баригдахаас өмнө одоо ер нь тэр цэвэр бохирцлын системийг холбоод үнэхээр одоо энэ хот төлөвлөлтөнд дахин төлөвлөлтөнд хийж байгаа үйл ажиллагаа нөгөө шинэ сүршлийн шинэ бүсээр хийчихэж байгаа иргэдийг газар олголтын явуулал арай үр дүнтэй юм гэсэн санал байна л да. Тэгэхгүй болохоор яагаад гэвэл нөгөө хүмүүс маань тэнд ямар нэгэн дэвтэрч байгаа сургууль цэцэрлэг автобус унаавахгүй одоо манай өцөд ороод биогонд шуун багтын дунд эрдэнэ толгой гэдэг газар дээр газар олгох явууллаа. Тэнд уулын карьер байсан газруудын хажуудлаар тэр уулын ингэрээр газар нь олгогдож байна. Хүмүүс маань яг иргэд маань баярлаад газар олголтоор одоо энэ онлайнаар би газар авчлаа гэж баярлаад газар дээр нь яваад очихоор бээр эзгүй тал дээр хэдэн бактерий шиг зоочоод энэ нь одоо дэвтэрсэн шийдэгдсэн хооронд бид нэр энд очиж орсон суурна гэж бодоод буцаа явуулчихад ингэхээр нөгөө хүн маань тэнд суурших тэнд амьдрах орон зай нөхцөл нөгөө газартай бол боломж нөхцөл идүүлсэн бас нэг талдаа өрөөсгөл болоод байгаа байхгүй юу? Энэ дээр хотын удирдлага маань бас анхааралтай хандах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Яагаад гэвэл тэр газрыг эхлээд одоо энэ нүүхгүй хэцүү байгаа айлуудын орон нүгөөгүй байхгүй байгаа газар дээр юм хийгээд өгчих юм бол нөгөө хүмүүс маань очиж сууршчих юм бол хотын энэ ачаад нь хотынхаа захируугаа тийж бас боломжтой юм гэсэн одоо тэнд ажиллаж амьдарч байгаа бодлыг самтай байна. За ингээд та бүхний өнөөдрийн хэлцүүлэг ажил үр дүнтэй болж цаашдаа хотынхаа төлөө хэлцүүлгийг энэ зурж байгаа хүмүүстэйгээ хамтран хийх болтугай гэж өрөөё.